За өгнө өглөөний нэ. Одоо бүгдээрээ агуулгаас хэрхэн юугаа хугацаа ойртойгоо сонгохыг мэдээ татаж авахын тулд энэхийн агуулга руугаа орлоо. Барометрийн нөөцийн тайлан руугаа орлоо. Тэгээ агуулгын нөөцийн мэдээлэл рүүгээ орно. Тэгээ эндээс дэд бүлэглэлт гэдгээсээ дуус хугацааны үеийг сонгоод өгч байна. Тэгээ танахын дээр болохоор өөрсдийнх нь агуулга гарч ирдэг. За би төв агуулгахаар ингээ экспорт хийн. Экспорт хийх нь ийм болж гарч ирдэг гэдэг. За энийг ингээд нээчихсэн байгаа нь ийм байдалтай нээгддэг бүгдээ гэж байгаа. За тэгээд одоо бүгдээ сортлож яа хэрэгтэй хугацаа ойртой бүтээгдэхүүнээ сонгож авъя. Ингийн тул бүгдээ эхнээс нь бүгдийг нь сонгоод мержэд харахад бүх мэднээс нь салнаа. Яа, ингэснийхаа дараа ногоон нэг устгах. Ногоон нэг устгалаа. За би танарт харахад ойлгомжтойгоор бусдыг нь устгаад нийтийг нь үлдээч. Одоо бүгдээр нь хугацаа ойртой хэрэгтэй учраас хугацаануудыг нь хамгийн ойрыг төрүүлж харъя гэх юм бол бүгдээрээ улбар шарынхаа хамгийн доотлын энийг нь идэвхжүүллээ. Сорт дээр дарахаар фильтр гэж байгаа. Энийг дарахаар юм жижигхэн дөрвжингүүд гарч ирнэ. Өнөөдрөөс бүгдээрээ тус хугацаагаар нэрээ дарлаа. Одоо бүгдээр нь хэрэггүй байгаанууд устгахын тулд одоо хамгийн доотлолт нь байгаа энэ Blanks гэдгийг чеклээд окей дарна. Тэгэхээр одоо энэ хэрэггүй одоо пүүсүүд тэгээд зарим бүс иймэрхүү зүйлсийг өдөр устгах чинь эхнээс нь хугацаагаа үзэж байгаа учраас өнөж устгахтаа доотлолт нь байгаа энэ бичгийг бас устгах хэрэгтэй шүү. За ингээ устгалаа. За тэгэнгүүт одоо бусад хугацаагаа харахын тулд clear гэдэг яг бүх бараанууд нь гараад ирнэ. За ингээ дэш өгүүлэлээ. Өдрөө гараад ирлээ. Бид нар одоо хугацаа ойроос харах гэж байгаа болохоор А-аас Z рүү харах хэрэгтэй. За ингээ харахаар одоо бүх хугацаа хамгийн гэртээс нь орой руу очноо. Тэгээ одоо бүгдээрээ хэрэгтэй байгаа мэдээлэлтэй хугацаа руугаа бүгднийг энэ хүртэл нь идэвхжүүлээд за бид нарт одоо 4-6 сарын хугацаа хэрэгтэй байгаа гэж үзэх юм бол ингээд энэ хүртлээ 4 сар хүртлээ идэвхжүүлж байгаа энийгээ устгах чинь. За тэгээд одоо 6-аас 6 хүртэл хэрэгтэй юм чинь 7-оос хойшоог нь устгах чинь. 7-оос хойш. Гэтэ би ингэж байгаа 6 сар өнгөрөөд ганцхан хоног өнгөрөх учраас 7 сарын 1-нд оруулчихсан байгаа шүү. Тэгээд ганцхан өдөр өнгөрөөл яах юм чаа. Бусдын бүгдийг нь устгах чинь. Ингээд. За ингэж устгахтаа гарнаас амархнаа бусдаа гээл контрол хасгаад орчихно. Контрол хасгаад ороход устчихна. Контрол нэмэх даруул юу нэмэгдээд явцдаг. Бага нь болоод игний нэмэгдчихдэг шүү. Амархан арга зааж өгч байна. За устгах. За одоо бид нарт 4-6 сартай хугацаа ойртой бүтээгдэхүүнүүдийн бүх нэрс гараад ирдэг. За ингээд та нар маань эндээсээ өөртөөхөө буцаах саналтай юмнуудээ эндээсээ сонгоод авахд маш хэлбэр арга болж байгаа шүү. За ингээд амжилт хүсье манайхаа.